Дундгов аймгийн Эрдэнэ далай сумын төв цэнгэлдэх хүрээлэн. Дундгов аймгийн Эрдэнэ далай сумын төв цэнгэлдэх хүрээлэн сумын төвийн хэсгээс 2.2 км зайд байдаг ба одоо байгаа байршилд шинчлэн 4 газар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулав. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв талбайг арга билгийн тэмдгээр дүрслэн нарны цацар хэлбэрийг ерөнхий төлөвлөгөөндөө онцоллоо. Одоо байгаа байгууламжийг өргөтгөн хүндэтгэлийн асар болгож хой талд нь шагаан харвааны хэсэг байхаар төлөвлөв. Мөн үзэгчдийн суудал нь нарны шууд тусгалаас хамгаалагдсан сарвчтай бөгөөд зуны арга хэмжээнээс бусад үйлрэлд сарвчийг түр хурааж өөр бусад зориулалтаар ашиглахад хялбар байх юм. Суудлын хой талд нийт 3 хэсэг 630 м2 худалдаа үйлчлэгээний байгууламж байна. Худалдаа үйлчлэгээний байгууламжийн дээр террастай байх ба Монгол гэр хэлбэрийн хагас дугуй асар байрлан баяр наадмын торгон агшинг өндөрлөг дээрээс үзэх боломжтой байхаар төлөвлөв. Байгууламжийн эргэн тойронд ёслол хүндэтгэлийн өргөөг тойрог болон байрлаж, баруун зүүн хой талаараа уяачдын асар, зүүн урд талын асарт хооллох эсгүүд, баруун урд талын асарт айраг, цагаан эдэ, урд хэсгээр сурын харваан талбай зэрэг олон зориулалт бүхий хэсгүүд байна. Баяр наадмын гол арга хэмжээ хурдан мордын уралдааны барианы зурхай 400 хүний хүчин чадалтай үзэгчдийн суудал бүхий сүйдрвч төлөвлөгөөнд тусгагдсан. Цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоолыг 250 автомашины зогсоол, морины уяа тал талаас ирж буй хөдөлгөөнд уялдуулан төлөвлөв. Дундгов аймгийн Эрдэнэ далай сумын төв цэнгэлдэх хүрээлэн нь сурын харваа, шагаан харваа, хурдан морь бүх барилдах арга хэмжээг шингэн төлөвлөснөөрөө онцлог юм. Арга билгийн ухааныг танин цэнгэж, асрал хайрыг уйсхан дэлгэж, алтан нарны цацраг адил амин хэлхээгээ холбон ард олноороо цэнгэн баясгах алтан нарны таалал оршваа.